За Galloway Chad Manning дундаа өсөрсөн тоглолтын эхний довтлогоо Гэрдэнт Miners-аас ихэр болж байна. Энэ дэр нэлээд ойрхон тулж хамгаалах байхаа. Энэ удаад баруун талдаа Juan Team. Evermid-ийн тоглолт 3 онооны шидэлт оновчтой болсон. Тэрний дараахан бол харьцангуй минутанд доошлсон байсан шүү дээ. Сүүлийн хэдэн тоглолт 90 минутаа бол олж авч байгаа. Инх байсаглан. За зүгээр шидэлт бол баг зэрэг тааруу байж магадгүй. Тав. Яг тийм. Гарч ирсэн байна. Болроо Эрдэнэ гоё довтлогоо байна. Эсэргээр самрын Таруу аваа шуу шидсэн 3 онооны шидэлт амжилттай болсон. Ирмүн заяа Winning дамжуултыг атгуулж өгсөн. За энд хоёр тоглогчийн голоос буцаж иргээ Chad Winning. Сайн болж байгаа доо. Тийм Chad Manning зөрөөдгүүлсэн. Manning-ийн бөмбөггүйг бол их гоё боллоо сая. Утганы үйлдэл ихлээс өмнө алгаа байна. Бөмбөг таслагдсан Wataru Igari. Тийм Батүр бөмбөг маш гоё шилжсэн. Инх байсгалан самбард ороод 2 оноо авлаа. Засал. Болрод нь Chad Manning талсан завсарлагаас гарч 4 дараалсан оноог Miners-ийн авлаа. Завсарлагаараас маш том орон зай гаргаж суулгах чадаад байна. Инх байсгалангийн хамгаалалт Byron Wesley-г зогсоо чадсангүй. Болрод нь Wataru-г аргалцсан шүү. Chad Manning-д атгуулсан Manning. Хөрөсөн довтлох амжилттай. Ороод ирлээ дээ. Наранбаатар Chad Manning-ийг хурдаар илүүрхэд амархан 2 оноо авсан. Swat. За Батрыг нэг хурх хөлгөнөөр харгалаа. Доор гой дамжуултыг өгсөн Наранбаатар самбард ороод 2 оноо авлаа. За алдаатай ч байж болохоор довтлогоо байлаа да Наранбаатар. Болоо авгаалсан байсан тийм. Монголын лигт ирснээс хойш шууд л ер нь бүхний анхаарлыг өөр дөрөө татчихна гэсэн үг шүү дээ. Тий. Болон их байсгалан Byron Wesley-г татад суулгаад шидсэн дундаж шидэл өөрийнх нь гаргаад өгсөн шидэх зай байсан дундаас шидсэн шидэл оновчтой. За 7 секунд 5 руу орсон Сүхбат хүнд байдлаас шидсэн 3 онооны шидэлттэй амжилттай болсон. Wesley бөмбөгийг атгуулсан Санчрын эсрэг довтлон гэдэг тийм ч амар зүйл бишээ. Гэхдээ дахиж нэг боломжийг үүсгээд алдаа салгасан довтлогоогоо тооцуулсан. За шидэх цай гарч ирсэнгүү. Winning за өнөөдөр чинь залуу хөлийн хөдөлгөөнийг ч гайхуулж байна да. Төвлөрийн хамгаалалт маш идэвхтэй болж байна. Winning яваад орсон. Довтлогоо нэр нь алдаа гарсан. Төгсгөлч ороход ойрхон байлаа. Санчир Наранбаатарын эсрэг Тулгын Санчир баруун дайрж ороод төгсгсөн. Тулгын Санчирын тоглолтын ихний оноог авсан. За Батүр цаад Болрод нь Chad Manning манд 2 эсрэг бөмбөг авсан. Manning эргээ дунаа шидсэн шидэлтэн ойж жагаад орсон. Miners тоглолтыг 2 оноогоор тэргүүлж эхэллээ. Задлсан маш гоё дамжуулт байсан да. Нэг илүү дамжуулт Wesley дээр ирсэн. Wesley солгой төгсгөлнөр явааж жагаад орлоо. Довтлоонд 3 ямар гоё хөдөлгөөн бэ? За юу вэ? Драматик гэж байна. Winning цаана Батэрдэн за сул шидэлтэй их өндөр өвтэй шиддэгэ хэж дуусаагүй байхад Батэрдний шидэл цайраа тунлаа. Сүхбатын хоолой шидэл тариуг нь барих гэсэн амжилттай. Эргээд бас холимог оддын өрсөлдөөнийг харагдчихсан. Их сонирхолтой явагдах ийм дүр зураг харагдсан. Chad Winning дээр алдаа гарсан нэмээд довтлогоогоо ч оновчтой болголоо энэ зал. Слауж ороод Chad Manning гэдгсэн. Winning хөргсөн довтлогоо ойж жагаад орсон. Довтлсон болгол орж ин доо. Инх байсгалан Galloway эсрэг яваад орсон. Galloway-ийн хаалтамжтай болсон хурдан довтлогоонд дорж арилт гараад ирсэн. За дорж арилтын үед бол хурдан довтлооны мастер хүн шүү дээ. Тасалт болсон хурдан довтлоонд маш сайн ордог юм болгож байлаа. Батэрдэн олон шидэлт амжилттай болсон. 2 дахь удаагийн тоглолтод олон шидэлтийг унаглаа. Гэсэн жаргал хурдан байна да. Явж ороод задлсан Wesley. Батэрдний эсрэг Byron Wesley яваад орсон. За Батэрдний нэг баг зэрэг анхаарлаа алдсныг нь ашиглаад яваад орчлоо. Winning-ийн цэцлаан дээр инх байсгалан өөрөө дэш явсан. Byron Wesley өнөөдөр 2 дахь удаага баясаг зогсоолоо. За гэхдээ Winning 2 дахь боломжийг үүсгэж их чухал үед ашиглана гэдгээ мэдж байна. Болродны дамжуултаар нямцогт 8 секундтэй хугацаа үлдсэн. Wesley маань дорж арилт суларсан 3 онооны шидэлтэй амжилттай болсон. өндөр боломжтой болчлоо л да. Galloway, Wesley, Цэлмэг гэсэн энэ 3 тоглогчийн онцлол. Дорж арилт Наранбаатар суларсан энэ удаа шидсэнгүй. Зүүрж ороод дундаа шидж байгаа юм байна. Наранбаатарын 2 оноо. За Болор Эрдэнэ зай гараад ирсэн Chad Winning-д атгуулсан бол оноо болох хэвээр.
Чад Венингийн 22 дахь оноо. Орж ярил гарч ид бөмбөг авсан. Наан Байерн Весли. Тинчо хооны эсрэг холын шилдэг хийсэн. Байерн Веслигийн 3 оноо. Монголын Венинг Наранбаатар эсрэг бөмбөг дуудсан да. Венинг зүүн эргэсэн хамгаалтууд сайн болоод байна. Гэхдээ Венингийн төгсгөл илүү байна. 24 оноо авчихсан бүх тоглолтын оноо алдаар тэргүүлж байгаа да. Наранбаатар эсрэг довтолгоо Чад Венинг задлаа. Бөмбөг шилжсэн Сүхбат Чад Венингийг дахиад аргалсан Сүхбат маш гоё довтолгоо байлаа. Хүр тэргүүлж iPhone 17 Pro, Samsung TV гэх мэт олон бэлгийн эзэн болох боломжтой. Тавхан M-Bank-ны аппликейшн утсан дээр татаж зайнаас бүртгүүлээд тийм бол янцууд гэсэн 3 тоглогч ээжлэн хамгаалтыг хийж байгаа. Wesley 2 оноо. Үе 24 дахь оноо юм байна. Хурдтай байна. Солгой төгсгөл орох дэндүү дуртай байна да. Тоо 61 дээр иргээд Батар Эрдэнэ маш том зайд авсан. Самардаад их хөнгө 2 оноо авлаа. Үеийн 7 дахь оноо. Чад Венингд маш гоё дамжуултыг өгсөн. Венинг Наранбаатарыг дохиж аргалаад алдаатай довтолгоо. Ямар гоё хөлийн хөдөлгөөн бэ? Энэ мэт ялагдлыг Монголиас маш олон удаа амсаж байсан. Одоо тэдэнд удирдлын маш цөөхөн тоглолт үлдээд байгаа. Баттүрийн хамгаалтаа Сүхбат бөмбөг алдсан шүү. Их баясгалан хөнгөн төгсгөж байна. Далд Бөмбөг шилжээ Тинчон хооны төгсгөл амжилттай болсон. Цэлэнгийн өдөөс 2 оноо аваад онооны зүрэг дахиад Юславад орсон. Болор Эрдэнэ өөрөө төгсгсөн цэлмэг хүрсэн. Чад Венинг 2 дахь боломжийг үүсгэсэн. Венингийн давтуулгын амжилттай нэмэр шилтгийг үүсгэнэ. За Баттүрийн бөмбөг төвшөлт инх баясгалан аваа шуу шийдсэн. Инх баясгалангийн 3 оноо. Чухал үед 2 хаалтыг дараалж хийсэн нэмээ тоолын шилтгийг унагсан да. За өндөр тоглолттой байгаа да. Венинг хүнд байдлаа санаа шийдсэн. Удаа амжилтгүй Тинчон хоон 2 дахь боломжоор оноо авснаар энэ тоглолтыг Miners удирдлын ээлжид нэгэн хожлоо. Mongolians-ыг 17 онооны зөрүүтэй буулган авлаа. Тэд энэ онооны зөрүүг ердөө 4-р үед бий болгосон гэдгийг та бүхэнд дуулгах нь зүйтэй.